Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө хичээлээр Fall AI-г танилцааж өгье. За Fall AI маань ер нь бол бүх AI хэрэгслүүдийн хаб байгаа. За сар болгоны мөнгө авахгүй. Гэхдээ та одоо $10 ч юм уу $20 хийгээд дуртай үедээ хэрэгцээтэй үедээ хэрэглэн гэсэн үг. За тэгээд та нэг одоо зураг гаргалаа гэж бодоход 1 цент юм уу? Эсвэл 4 цент, эсвэл 30 цент гэдээ байгаа. За тэгээд та хэрэглэснийхаа хэмжээгээр төлнө гэсэн үг. За ингээ хичээлдээ оръё. Та бүхэн Fall AI гэдээ ороорой. За тэгээд та бүхэн одоо логин хийж. За Google-ээр ч юм уу эсвэл өөрсдөө GitHub дээр байдаг бол тэрүүгээр одоо орж болох нь байна. За би одоо өөрийнхөө Google-ээр ороодохъя. За ингээ Fall AI руу орох дээр чинь за та бүхэн өөрсдөө энд мөнгө хийх ёстой. Та бүхэн одоо энэ usage and billing гэдэг дээр дараад за энэ дээр одоо зүүн талд бас billing гэдэг байна. Энэ дээр оруулж агаад та бүхэн одоо кредит картаар нэмээд мөнгөө хийшүү за. За тэгээд ингээд $10 ч юм уу $20 хийгээрэй. За энэ Fall AI маань бүх төрлийн текстээс видео хийдэг, текстээс имиж гаргадаг, тэ зураг гаргадаг ийм хаб байгаа. Бүх төрлийн одоо AI одоо бүгдээрээ энд байж байгаа гэсэн. Та хэрэглэснээрээ мөнгө төлнө гэсэн. За хэрвээ та зураг гаргадаг, видео гаргадаг олон одоо ийм AI-д мөнгө төлдөг бол сар болгоны мөнгө төлдөг бол за энэ Fall AI бол их зүгээр одоо бүх AI-уудыг одоо энэ чи хаб болгоод байдаг. За та хэрэглэснээрээ мөнгө төлнө гэсэн. За хэрэгцээтэй үедээ ороод зураг гаргачаад тэгээд нэг зураг авна уу, хоёр зураг авна уу те тэгээд болчихно. Ер нь бол тэгээд сар болгон одоо мөнгө төлөхгүй гэсэн. За тэгээд та нэг $10 ингээд хийцэн байж хахад ер нь бол болно. За өнөөдөр та бүхэндээ 3 AI tool үзүүлье. За хамгийн түрүүнд хэдүүлээ Minimax image гэдэг ороод үзээрэй. За тэгэхээр энэ дээр одоо ингээд хамгийн түрүүнд одоо энэ одоо image to video гэдэг ингээд гарсан байна те. За хэдүүлээ text to image гэдгийг авна. Minimax юугаараа илүү сайн бэ гэвэл аюу тийм бодиттой зураг гаргаж ирдэг. За би ChatGPT дээр prompt гаргуулсан байгаа. За түүнийг одоо энэ чих болчихъя. За тэгээд энэ чи одоо more гэдэг дээр нь дараараа. За энэ дээр хэдэн зураг гаргах вэ гэж байж байна. За 2 зураг гаргахаар бол 2 зураг гэж хийж болно. 3 зураг, 4 зураг гэдэг бол хамаагүй. За энэ бол ер нь бол жоохон удаан гаргана баг нэг 20 секунд болно. За гэхдээ энэ бол айгүй хямдхан. Танаас 1 цент л авна. За тэрвээ та $10 хийчлээ гэхэд одоо энэ чи таны $10-оос 1 цент авах нь. За одоо энэ дээр бол тэр aspect ratio гэдэг дээр та бүхэн ямар хэмжээтэй гаргамаар байна? Тэрийг хийж болно. За хэдүүлээ 9.16-гаар гаргая. За энэ prompt optimizer маань таны одоо энэ prompt-ыг улам сайн болгож өгнө гэсэн. За хэдүүлээ одоо ultra-чи. За тэгээ одоо гаргаад үзье. За энэ дээр нь run гэдээ дарч. За одоо та бүхэн энэ чи харж байгаа нэг имиж бол 1 цент байна гэж. За тэгээд ингэж шүү дээ $1 оруулал та 100 зураг гаргаж болох нэ. Одоо 100 удаа тэрийгэ хийж болох нь байна. За энэ маань нэг ер нь жоохон удаад за ер нь бол нэг 20 секунд орчим гаргаад байгаа. За ингээ сайхан гаргаад ирлээ. Бидний prompt бол яг л тэр одоо ийм golden hour те ийм жоохон нар ингээд жаргаж явах үеийн за тэгээд энэ морины зураг гаргаж өгөө гэсэн. Ингэж сайхан гаргаж өгч байна. Та бүхэн харж байгаа бах те. Энэ Minimax маань жоохон Pixar зургийг гаргаж чаддгүй одоо жишээлбэл картунаар гэхдээ жоохон зарим юмнуудын нэлээд их бодиттой гаргаад ирдэг. За ер нь бол одоо энэ Minimax маань та хэрвээ хямдхан зургийг одоо нэг 15-20 секундын дотор яараагүй үедээ гаргая гэх юм бол энийг хэрэглэж болох нь байна. За дараагийн одоо имиж гаргадаг одоо AI бол хэдүүлээ энэчнээс одоо хайчи. Энэ маань Flux Pro гэдэг байгаа. За Flux Pro image гэдэг. За энэ одоо ингээд text to image гэдэг. Text to image энэ нотх дээр Flux 1 нь байна. Энэ нотх дээр 1 Chrome байна. За хэдүүлээ энэ Pro-г үзээд үзье.
За энд ингэж энэ болохоор 4 цент болно шүү гэж нэг одоо зурган дээр. За энд ингээд бүгдээрээ модулууд танд хэдэн төгрөг болох вэ гэдгээ энд ингээд хэлээд өчөж байна тийм ээ. За хэдүүлээ саяныхаа промптыг хийгээд энэ Pixar style дээр бичээд үзье тийм ээ. За хэдүүлээ нэг зураг гаргаад үзье. За JPEG-ээр авчи. За тэгээд prompt enhance хийгээд хэрэггүй. Альтерны нөгөө prompt optimizer гэдэгтэй адилхан таны prompt-ыг улам л нэмээд одоо сайжруулна гэсэн. Бид нар тэгэх шаардлага байхгүй. За хэдүүлээ 16.9-оор аваад үзье. За энэ маань 4 цент болно гэсэн тийм ээ. За тэгээ хэдүүлээ үзье. За та одоо энийг харж байгаа нэлээд хурдан гаргаад ирлээ тийм ээ. Хэдхэн секундын хувьд. За тэгээд одоо 4 цент бидрээс авна. За та энийг ингээ харах юм бол за ер нь бол Pixar стилээр гаргаад ирсэн байна те. Ер нь бол Google-тэй шиг харагдчихжээ шүү дээ те. За тэгээд та энэ зураг таалагдах юм бол та энэ дээр дараад даунлоод хийгээд аваарай. За тэгээд энэ доороосоо бас энэ ч видео хийж болох юм байна. Гэхдээ бид нар өнөөдөр одоо видео хийхгүй. Яагаад гэвэл бид нар өнөөдөр зөвхөн зургийг үзэж байгаа учраас. За энэ хоёр дахь AI tool маань Flux Pro гэж байгаа шүү. За тэгээд text to image гэдгээ сонгож аваад 4 цент төлөх нь байна. За нөгөө түрүүчийнхээс арай хурдан гарч ирсэн тийм ээ. Арай үнэтэй юм болох дээрээ. За хэдүүлээ одоо 3 дахьыг нь үзье. За Juggernaut гэд ороод үзээрэй. За одоо энэ дээр ингээ харагдчихээн те. За энэ болохоор зураг хийгээд зураг улам өөр одоо болгох нь байна те. За энэ бидний хийж байгаа болохоор text to image гэд бид энийг сонгож авна. За энийгээ сонгоод авчи. За энэ болохоор 35 цент гардаг бахан байна. За бид 35 цент төлөх нь байна. За одоо хэдүүлээ түрүүчийнхаа промптыг авчи. За энэ дээрээ landscape size хийхдээ хэдүүлээ за арай жоохон багаар хийгээд үзье тийм ээ. За 3-ыг харьцах 4-өөр хийгээд үзье. За тэгээд хэдүүлээ гаргаад үзье. За та бүхэд хэрвээ та одоо нэлээд AI ашиглаад сурсан бол та энэ одоо бусад зүйлүүдийн seed random meter гэдгийг сонгож болно. За хэдүүлээ эдрийг нь бүгдийн default дээр нь яг байгаагаар нь үлдээгээд хэдүүлээ гаргаад үзье. За энэ маань 35 цент гэж хэлсэн шүү дээ тийм. За ингээ гаргаад ирлээ. Бас гоё л гаргаад ирлээ тийм ээ. Яг л одоо бидний өгсөн өгөгдлийн дагуу гаргаад ирсэн байна. За ер нь бол ингээд та одоо энэ зургаа авъя гэх юм бол тэгээд download хийгээд авчихна. За ер нь бол энэ гурав дотроос хамгийн сайн одоо ер нь бодиттой зураг гаргадаг маань the Minimax байх нь. Яг хүний зургийг бол айгүй сайхан гаргана. За хэрвээ та өөрийнхөө одоо хуучин гаргаж ирсэн одоо зүйлүүдэд харъя гэх юм бол энэ request гэдэг дээр дараад одоо таны гаргаж ирсэн одоо зураг чинь энэ одоо library гэсэн үгтэй таны одоо зургийг чинь хадгалаад байж ах юм. За энэ Fall AI маань hub гэдэг байгаа шүү дээ тий. Бүхэл AI-г энэ чинь ингээд тавьсан байгаа тий. За зураг гаргана, видео гаргана, одоо энд хэлж ийн music тий дуу гаргаж болох нь байна. За энэ болохоор background-ыг одоо аавна гэж юм тий upscale хийн гэж юм. За ер нь одоо та олон газар ингэж орж мөнгө төлж явахын оронд өөрөө $10-аас $20 хийчээд энэ одоо дуртай одоо AI энчнээс ингэж хэрэглээд байж болох нэ. За энэ дотор одоо бас аватаруудыг хийдэг модельүүд байна. За энэ дотроос сонгож аваад та аватаруудаа хийж болох нь байна. За аудио модель байна. За LoRa трейнерүүд нэнд байна. За энэ болохоор ямарваа нэгэн AI-ыг одоо train одоо сургана гэсэн. Одоо та өөрийнхөө зургийг хийгээд ч юм уу те тэр AI-а сургачих юм бол дараагийнхаа зургийг гаргахад яг таны өөрийн чинь зурагтай чи адилхан одоо зургийг гаргана гэсэн. Ялангуяа та хэрвээ өөрийнхөө зургийг
тэ YouTube-ийн thumbnail ч юм уу хэрэглэдэг бол одоо энэ AI одоо мэдээд ингээд өөрийнхөө зургаар одоо трейн хийж одоо сургаж болох нэ. За энэ одоо имиж зураг гаргадаг модельуд байна. За энэ доторх open source байгаа юм байна. За open source-ууд маань одоо ер нь одоо үнэгүй гэсэн үг те. За та бүхэн энэ Pod AI-г судлаад үзээрэй. Ер нь бол олон тийшээ явж одоо тэ за энэ зураг гаргачих кредит дуусчлаа, энэ видео гаргая кредит дуусчлаа гэж яхаа орно. За энэ дээр орж ирээд өөрийнхөө хийх ёстой одоо прожект дээр зориулагдсан зураг эсвэл видеого ингээ гаргаад авч болох юм шүү. За өнөөдрийн хичээлийг ингээд өгөхөөр дуусгая. Анхаарал тавьсан баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баяртай.